Дахин төлөвлөлтөн дээр бид нэр тодорхой хэмжээнд газар чөлөөлж, тийм ээ гэр ороолын газрыг чөлөөлж явснараа Улаанбаатар хотын агаарын бохирдол маш эерэг нөлөөтэй. Хамгийн наацхан жишээ бид нар сэлб 20 минутын хол гээд сэлбийн 7 будал 6 будал орчимд 158 га дээр 1600-аад нэгж талбыг чөлөөлөхөд тэр бүс нутагтайгаа 3 албан ёсны станцад бүртгэлтэйгээр тэр хэсэг нутгийг 22%-аар агаарын бохирдол буурсан байна. Усын төсвөөс жил болгон 500 тэрбумыг гаргаж Улаанбаатар хотын гэр орооллыг тийм ээ орон сууцчлах хөтөлбөр зарцуулах юм. Энэ нь өөрөө гэр ороолоо орон сууц болгох, хүн тухтай амьдрах 20 минутын хотыг үүсгэх дээрээс нь хамгийн гол нь агаарын бохирдол. 1600-аад нэгж талбыг чөлөөснөөрөө Улаанбаатар хотын хэмжээнд бол яг 158 га дээр 1.2% нөлөөтэй яг тэр бүс нутаг дээр бол 22% агаарын бохирдол буурсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар 2040 он хүртэл жил болгон улсын төсвөөс 500 тэрбумыг газар чөлөөлөх сантай болоод байршуулах юм бол 2040 он гэхэд Улаанбаатар хотын гэр ороолын нийт 52%-ийг орон сууцч болох. Тэгээд тэр бүс нутгуудад одоо тэр орон сууцжуулж байгаа хэсгүүдэд 17-оос 32% хэсэгдсэн байдлаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Тэгэхээр бид нар ер нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар гэр орооллоо орон сууцжуулаад тухтай амьдрах орчноо бүрдүүлэх нь дээрэс нь агаарын бохирдлыг бууруулах. Агаарын бохирдол гэдэг маань өөрөө гэр ороолын яндангаас үүсэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр бас аяг өндөр ач холбогдолтой гэж харж байгаа. Тэгээд энэ дээр бол хамгийн чухал үүрэг гүйцэтгэх нэг пункт бол Улаанбаатар хотын газар зохион байгуулалтын алба. Өмнө нь бол 1993 оноос хойш ингээд Улаанбаатар хотын газрын алба ерөөсөө газар олгодог гэсэн. Тэгэхээр одоо бол бид нар газрыг олгох биш. Бид нар одоо энэ зам, станц, байшин ороол те ногоон байгууламж энэ бүх шинэ дэд үтцүүдийг хийхэд газар чөлөөлөх хэрэгтэй. Манай Улаанбаатар хотын газрын алба газар чөлөөлөх функц рүү явж байна. Газар чөлөөлтийн сантай болж байна. Тэгэхээр газар чөлөөлтийн сан дээр маань өөрөө бид нар улсын төсвөөс 500 тэрбум жимлэг авъя л гэж байна. Тэгснээр энэ өөрөө агаарын бохирдол дээрэс нь 40 он хүртэл ингэж явж чадах юм бол Улаанбаатар хотын 52%-ийг гэр ороол манд байхгүй дахин төлөвлөлтөнд орж орон сууж болох нь тэгээ агаарын бохирдол бол нөлөө өндөрөөр буурахаар ийм үзүүлэлттэй байна.